Сайн уу? Ано байна. Мөнгө удирдлагын цувралын ээлжид видеонд тавтаа морил. Энэ удаагийн видеоор би та нартай 2024 оны хамгийн сүүлийн сард миний хувийн санхүү ямар байсан, эндээсээ юу гэж дүгнэж байгаагаа хуваалцах гэсэн. 24 оноо тэр чигээр нь багссан видеог жоохон тусад нь бол оруулахаар байгаа шүү. За, илүү уншаад явах уу. 12 дугаар сарын хувьд гүйцэтгэлээ үүсгэхэд нийт мөнгөн урсгалын дүн хэмжээгээр наваад үзэх юм бол үүний 44.72%-ийг татвар шимтгэл, хувийн хэрэглээний зардал 227%-ийг, хоол хүнс 19.68%-ийг, чөлөөт цаг 485%-ийг, тээвэр шуудаа харилцаа холбооны зардал 276%-ийг, гэр ахуй 265%-ийг, за бусад зардал 506%-ийг тус тус бүрдүүлсэн үзүүлэлттэй байжээ. Ингээд хараад үзэхээр яг татвар шимтгэл бараг нийт талыг нь бол бүрдүүлчихсэн байгаад байгаа юм л да. Ер нь миний хувьд хамгийн өндөр татвар шимтгэлтэй сар яг 2 дугаар сар, 12 дугаар сар 2 бол байдаг. Тэгээд дунд нь бас хаяа бас өөрөөр сарууд орж ирдэг. Гэтэ хамгийн өндөр сар нь ихвчлэн 2 дугаар сар л да. Энэ нь бол ялтчгүй жилийн сүүлээр уусаа офис дээр ч юм ажиллаж байгаа хүмүүс мэдж байгаа хэрэг бонус мөнгө нэмэгдэл ч юм уу үнтэй холбоотойгоор бас нэмэлт 13 дугаар сарын цалингийн зарим нь хилээд байдаг. Тийм зүйлсүүд авдаг хүмүүс байгаа бол угаасаа татвар шимтгэлтэй холбогдлолтой зардал бол дагаад бол өсчихдөг. Тэгэхээр энэ нэг талаасаа илүү ийм механик зардал гэж үзэх юм уу? Тэгэхээр байлаа. Гэхдээ нийт зардлынхын нүг нь яг ийм одоо хиймэл гэх үү, иймэрхүү зардлыг үл тооцох юм бол харьцангуй одоо ийм хумигдмал улсаар байсан хувийн хэрэглээ хоол хүнс гэдэг үг угаасаа л нэг ийм дайжгүй одоо байнгаар гарч идэг тогтмол нийт одоо номинал буюу нэрсэн дүнгээр айгу тийм тогтмолдуу байсан гэж бол харагдчихлаа. Энэ нь өөрөө бас буцаагаад бас айгу бас эрчимтэйгээр айгу хуримтлал үүсгэж байгаатай мань холбоотой нэг юм илүү одоо хувийн хэрэглээний зардал ч юм уу юм 100-аатай одоо юм хөгжилтэй юм зүйлдэд зарцуулах цагаа одоо багасгаж байгаа нэмээд зардлаач гэснээр бууруулж байгаатай холбоотой юм номинал зардлууд нэлээд их юм буурсан. Сүүлд бас мөнгө удирдлагын цуврал дээр бас хөндөжсэн энэ зардлуудын маань дотор байгаад байгаа юм бусад гэдэг дотор юу байдаг юм бэ гэдэг хүмүүс айгу асууж ирсэн л да. Ер нь татвар шимтгэл одоо дээр нь заасан бусад зардлуудаас бусад одоо зардлууд юу байх вэ гэдгээс нь одоо гэдгээр эндраас бусд нь л энэ шиг орж ийн гэсэн үг л дээ. Тэгэхдээ хамгийн том ер нь энгийн одоо би бас бусад нийтдээ нэг 12 3 янзын одоо ангиллын зардлыг бол мөшигдөг юм а. Ихээр бусдыг ингээд ойлгоорой. Энэ дотор бас нэг том хэмжээтэй байдаг зүйл нэг бэлэг байгаад байдаг. Бэлэг буюу за эргэн тойрны хүмүүстээ өгсөн би хамт олондоо ингээ өгсөн гэдэг ч юм уу иймэрхүү нэмэлт юм нэг халаасаас нэг гараад идэг зарлаад байдаг штэ. Тэрийг би илүү бэлэг гэж ангилаад ийшээс оруулцдаг. Тэгэхээр бусад гэдэгт нэг ерөөхдөө дийлэх хувийг нэг тиймэрхүү зардлууд бол эзлээд байдаг юм а. Иймэрхүү байдалтай 12 дугаар сар өнгөрлөө. Нэг тийм их бэлэг их зүйлсүүд бол байгаад байсан. Угаасаа миний нөгөө одоо living situation бол их тийм 12 дугаар сарыг тийм өндөр зардалтай сар байлгаад ах шаардлага бол байгаад байдаггүй. Азар. Та нарын хувьд 12 дугаар сар ямар байсан бэ? Тэрийг бас хуваалцах юм бол комментиг ашиглаарай гэж хүсье. 12 дугаар сарын хамгийн өндөр зардал юу вэ? Та нарын хувьд юу вэ? Одоо юу руу илүүтэй орсон? Илүү бэлэг рүү орж ийн үү? Өөр аялал маялал руу орж ийн үү? Хилийн чанд руу аялж маялсан хүмүүсийн хувьд бас мэдээж яг илүү аялал маялал нэлээд том болж орж ирэх багтаа ялангуяа нисхийн тийзүү тийм ээ. За, short and sweet. Мөнгө удирдлагыг айгу богинохон байлгадаг болгоно. За 12 дугаар сар маань бол нэг юм байна. Тун удахгүй 2024 оны бүхлээр нь одоо багцсан видео орно шүү. Энэ видео таалагдж байгаа бол лайк зүрх мөрхийн дээр дараарай. Тэгээ комментээр бас өөрсдийнхөө зургийг бас хуваалцаарай гэж хүсье. Бай.